Энэтхэг улсад хэд тархалт болон чихрийн шижин өвчний тархалт гамшигын хэмжээнд хүрч байгаа. Үүнтэй холбогдуулан тус улсын хүнсний аюулгүй байдлын зохицуулагч байгууллагаас савлсан хүнсний бүтээгдэхүүнд эрүүл мэндэд анхааруулах тэмдэг буюу улаан туг байрлуулах санаачлаг гаргасан ч үндэстэн дамсан томоохон корпорациудын хүчтэй эсэргүүцэлтэд тулгарлаа. Coca-Cola, Nestle, Pepsi зэрэг хүнсний авраг том компаниуд бүтээгдэхүүнийхээ нүүрэн талд сахар өөхтөөс давсны агуулмжийг өнгөөр ялган тэмдэглэхийг эрс эсэргүүцэж эрх баригчдад хүчтэй лобби хийжээ. Улмаар тэд энэхүү чухал хуулийн төслийг зогсоож чадсан байна. Энэтхэгийн хүнсний аюулгүй байдал стандартын газар салбарын удирдлагуудтай ширүүн маргаантай уулзалт хийснийхээ дараа өнгөөр ялгасан анхааруулгаас татгалзаж байгаагаа саяхан дээд шүүхэд мэдэгджээ. Coca-Cola энэтхэг компани зүгээс анхааруулга тэмдэг тавих нь хит энгийн бөгөөд үр дүнгүй арга гэж тайлбарласан байна. Харин энэтхэгийн хүнс ундааны холбоо хэрвээ энэ хууль батлагдвал 100 тэрбум долларын эргэлттэй энэтхэгийн савлсан хүнсний зах зээлийн 80 орчим хувь нь улаан өнгөнд будагдах болно хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ. Үүний үр дүнд энэтхэгийн эрх баригчид улаан өнгийн анхааруулгын оронд зөвхөн хар цагаан хүснэгтээр орц найрлагыг харуулахыг санал болгоод байна. Олон улсын хүнсний томоохон компаниуд ижил бүтээгдэхүүнүүдийг барууны орнууд болон энэтхэгийн зах зээлд өөр орц найрлагатайгаар нийлүүлж байгаа нь энэтхэгийн иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Тухайлах юм бол Лондонд худалдаалагддаг Fanta ундаа 63 калори илчлэгтэй байдаг бол яг ижил брэнд энэтхэгт 3 дахин их сахарын агуулмжтай байна. Мөн Европод эрүүл мэндийн томоохон анхааруулга шаарддаг хиймэл будагч бодис энэтхэгт зөвхөн арын шошгон дээр жижиг үсгээр бичигддэг байна. Түүнчлэн энэтхэгт худалдаалагддаг KitKat шоколад ердөө 4.5% какао агуулсан бол Австралид 22% байдаг зэрэг ноцтой ялгаанууд нь иргэдийг дорд үдсэн хэрэг гэж мэргэжилтнүүд шүүмжилж байна. Энэхүү эрүүл бус хүнсний хэрэглээнээс үүдэн энэтхэгийн нийгмийн эрүүл мэндийн эрсдэлд ороод байна. Анагаах ухааны судалгаагаар 2050 он гэхэд 450 сая энэтхэгчүүд хит тархалттай болох төлөвтэй байна. Иймд эрүүл мэндэд анхаарах болсон дундаж давхаргийнхны дунд хоолны туршил бууруулах эмийн эрэлт огцом нэмэгджээ. Тодруулах юм бол 2025 оны эхнээс хойш тураах эмийн борлуулалт 400% өссөн үзүүлэлттэй байна. Хэдийгээр эрүүл мэндийн хямрал гүнзгийрч байгаа Global Health Institute-ийн шинжээч Симон Петрюгийн хэлснээр хүнсний компаниудын лобби нь хууль тогтоогчдын үйл ажиллагааг баргал саажилтад оруулаад байна. Нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд энэтхэгийн цахим сүлжээний нөлөөлөгчд болон идэвхтнүүд тэмцэж эхэлсэн байна. Reward хэмээх олонний танил тэмцэгч PepsiCo компани Sting энергийн ундааны сахар, чихэр орлуулагч бодисын хэмжээг шүүмжилсэн бичлэг оруулсны дараа шүүхийн шийдвэрээр бичлэгээ устгахад хүрчээ. Энэ нь олон нийтийн бухимдлыг өдөөж энэтхэгийн зохицуулагч PepsiCo зэрэг компаниудаас энергийн ундаа гэх шошгоо 90 хоногийн дотор авахыг шаарджээ. Мөн олон нийтийн шахалтын үр дүнд Nestle компани энэтхэгийн зах зээлд анхудаа сахаргүй хүүхдийн тижэл гаргахаар болсон нь хэрэглэгчдийн ухамсар компаниудын бодлогыг өөрчилж болдгийг харуулж байна.